Би ганцаараа ирсэн. Би ганцаараа шууд энэ юун дээр ирж үзэл бодлоо илэрхийлж байна. Монгол улсын иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, хаанч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй тийм үстэй. Тийм учраас би одоо үзэл бодлоо илэрхийлэхийн тулд энэ төв талбайд ирж байж байна. Энэ одоо энэ биднийг бүр дарамтлах бүр ханлаа шүү дээ. Залуучууд одоо сэрж шүү дээ. Одоо залуучууд босч эх орноо аврахгүй бол цаашаа одоо сүнлөө дууслаа. Тийм учраас зүгээр нэрээ манай залуучууд ирж зүгээр энд ирж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Бүр өөрөөд байгаа байхгүй бүр дотор очимдаад энэ төлбөртэй жигсаал мэгсаалгаа гуцсаад нөхдүүд болох хэрэгтэй байхгүй юу? Юу төлбөртэй жигсаал? Энэ жиг ард түмний жигсаал байхгүй юу? Одоо жигэн эдэрт арга хэмжээ авах цаг нь болсон гэж бодчих би лав. Ховдоо бодчих. Би залуучуудаа уриалж байна. Ирээд өөрсдөө уцсны цаана орох биш ээ залуучуудаа. Уцсны цаана биш. Яг энэ төв цэг дээр нь ирээд та нар өөрсдөө яг энэ зүйлийг мэдэр. Эдгээр юу хийж байгаа юм? Дандаа ард иргэдийн бүх юмыг боомлж шít. Бүх сангуудыг тонлоо. Бүх монголчуудыг өрөнд орууллаа. Тийм үстэй. Төрж байгаа хүчтэй. Тийм үстэй. Ийм юмны эсрэг бид нар тэмцэж байгаа болохоос биш. Юу төлбөртэй жигсаал, мэгсаал, ард түмний жигсаал болж байна энэ ч. Бүгд бүх монголчууд ирж үзэл бодлоо илэрхийл гэж би уриалж байна. Тий.